За өнөөдөр бид нар 1-р Самуэль 5, 6, 7-г уншсан. За өчигдөр бид нар Самуэль 4-ийг харахад Израилийн ард түмэн бол ерөөсөө Бурхныг мэдэхгүй, гэрэний авдар болон тэр асар майхны талаар ерөөсөө мэдэхгүй. Бид нар гэрэний авдрыг аваад явах юм бол бид нар дайснуудаа ялна гэсэн тэр муухаг тийм зүрх сэтгэлээр үйлдэлсэн. За тэгээ гэрэний авдрыг бол авч яваад бид нар бол заавал ялах ёстой. Дайнд ялна гэж бодож гэрэний авдрыг авч явсан боловч тгийгүй шүү дээ. Харин гэрээнийхээ авдрыг алдаж филистчүүдэд тэгээд бол маш их гарц хохиролд унсан. Дахилж шин хүртэл за Елигийн 2 хүүхэд юм Елия дахилж бас нас орсон шүү дээ. За тэгээд өнөөдөр энэ бидний уншсан зүйлийг харах юм бол филист хүмүүс тэр гэрэний авдрыг буцааж авцарч байна. Филист хүн болон за тэгээд филист хүмүүсээс филистчүүд болохоор тэр гэрэний авдрыг Израиль руу явуулж байна. За тэгээ Самуэль энэ дээр яаж хийж байгаа талаар бүгдээрээ дахиад харахыг хүсэж байна. Блэс хүмүүс болохоор тэр гэрэний авдрыг авчирсан учраас яахаа мэдэхгүйсэн. Тэгээд бич шимийн хүмүүс тэр бол тэр гэрэний авдрыг авчирсан. За тэр Блэсийн тэр дахил шүтэн нь болохоор дагуун бөгөөд загас байсан бөгөөд тэр болвол за толгойн дасраад 2 гар нь байхгүй болчихсон. 1 өдөр 2 өдөр болвол гэрэний авдартай хамт байхад за тэгээд тэнд бол руу өвчин болвол маш их болсон. За тэгээд хуулганы дөрхөөр тэд нар бол бол руу өвчин тусаж тэгээд тийм хулганаас гарсан өвчин юм шиг байгаа юм тэр. За тэгээд тэдний бодож байгаа зүйл нь юу вэ гэхээр бид нар маш их буруу зүйл хийсэн байна. Энийг буцааж Израилийн Бурхны авдрыг бидний дунд байж болохгүй. Нэг бушуу буцаа игээд тэгээд сүүлд нь бол ингэж хэлж байгаа шүү дээ. Бид нар яаж Израиль чуудын тэр төвхийг мэдэн шүү дээ. За тэгээд Египтээс гарахад фараон болвол бас Израильчуудыг явуулахгүйгаас болж маш их хохирч ийсэн биш үү. Бид нар ингэж болохгүй. Израилийн гэрэний Бурхны авдрыг Израиль руу буцаах хэрэгтэй гэж ярьж байна. За тэгээд тэд нар өөрсдөө мэдхийнхээ хэмжээгээр энийг яаж бид нар бол явуулах вэ гэхээр 2 тугалтай үнэн дээр тэр тэрэгэн дээр тэр 2 авдрыг тавиад явуулж байна. Тэгээ яг л нэг гурам шүтэж байгаа юм шиг. Бэцмэс тэр хүмүүс болохоор тэрийг харсан, баярлсан, маш их баяр хөөртэй байсан. Баяр хөөртэй байсан хэрнээсээ тэгээд тэнд бол бас 50 хэдэн хүн бол өгөж байна шүү дээ. Яагаад тэр бол гэрэний авдрыг бол мэдхгүйгээсээ болоод бид шимд байсан хүмүүс Бурхны авдрын тэр тэгээд тэр гэрэний авдар маань улаасаа Израильд асар майхан ариун сариун газарт байх ёстой байтал Филист энэ тэр газар нутагт байхдаа бол тэднэрт бол маш их өвчин янз янзын тийм асуудлууд бий болж байна. Израильд буцаж тэр гэрэний авдар ирсэн ч гэсэн мөн л асуудалтай байна. Тэгэхээр тэр хүмүүс болохоор Филист хүн байна уу, Израиль хүн байна уу? Бурхны өмнө. Тэгэхээр Бурхны өмнө бол тэр итгэлийн амьдрал бүр ерөөсөө маш их завхарсан байна. За би өчигдөр танд нарт хэлсэн. Гэрэний авдар байхад л бид нар ялна гэж бодож байсан шүү дээ. Өчигдөр 4-р бүлэг дээр бид нар уншихад энэ болохоор сүнслэг зүйлүүд биднэрт байх юм бол сайн сайхан зүйл болно гэж бодож Бэт Шимесийн тэр хүмүүс бас их баярлан хөөрч байгаа боловч тэдний хувьд бол ямар ч нэмэр байхгүй. Тэнд гэрэний авдар байна байхгүй байна хамаагүй.
Тэгээ Плесийн газар Филистийн газарт ч гэсэн маш олон хүн үгсэн мөн Бет Шемест ч гэсэн маш олон хүмүүс үгсэн. Яагаад тэгэхээр тэр газарт болоо тэр гэрээний авдар байх боломжгүй. Дараа нь Давид хаан тэр гэрээний авдрыг болоод маш их зөв сайн авчрах хэрэгтэй гээд тэр бурхны өмнө бүрэн төгс зүрх сэтгэлээр бурханд итгэлээ харуулan тэр гэрээний авдрыг авчрах гэж байхад явж байгаад тэгээ Узия гараа хүргээд авдрыг түшгэд болоо шууд тэр газар дээр үхэж байсан шиг яагаад тэр цаг үед болоо бурханд яаж үйлчлэх вэ бурхны үгийг ч мэдэхгүйгээс ийм байдалд орсон. Тэгээ дараа нь энэ бол зөвхөн бурханд зүрх сэтгэл байгаа зогсохгүй бурхны хүслийн дагуу хийх хэрэгтэй юм байна гэдгийг болоо тэд нар бүгд сүүлд нь ойлгож мэдсэн. За тэгээ бид нар өөрсдийн итгэлийн амьдралыг дахиад харъя. Маш олон хүмүүс итгэлийнхээ амьдралыг болоо тэгсгээл нэг хийдэг хүмүүс байдаг шүү дээ. За нэг иймэрхүү байхтал болно байх гэд халуунч хүүтэнч нэг бүлбэрээ тийм итгэлийн амьдралаар амьдардаг хүмүүс байдаг шүү дээ. Итгэлийн амьдрал гэдэг мэн үнэхээр нэгэнгүү үнэхээр мэдэн итгэлийн амьдралаар бид нар амьдрах хэрэгтэй. Тэгэхээр энэ бол хуурам шүтэн юм байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр яаж 1-р Самуэль номын 6-7-г бид нар 5-6-7-г уншлаа. Тийм хуурам шүтэн шүтэж байгаа юм шиг би надад гэрээний авдар байхтал болоо гэж бодож байгаа шиг бид нар болохоор энэ хүндэтгэл мөргөл бурхны энэ ариун өргөнд өргөхөд болоо энэ хүндэтгэл мөргөл өргөж байгаа газар зүгээр л сууж байхад болох байх гэж бодож энэ гадаа байснаас дээр байх гэж бодож байна. Ариун сүнсээр дүүр энэ газарт байхад болоо гэж боддог хүмүүс байдаг. Тэр болол гадаа байснаас дээр гэхдээ энэ гэрээний авдар Филистэд байснаас Израилийн газарт байсан дээр шүү дээ. Энийг бол бурхан хүссэн. Харин ихэнх хүмүүс жинхэнэ бурханыг бол бурханд үйлчилж мэдэхгүй байна шүү дээ. Хүндэтгэл мөргөл өргөж мэдэхгүй, хүндэтгэл өргөж мэдэхгүй байна бурханыг. Зүгээр л энэ дотроо байгаа Библийн номыг бариад явах юм бол хуурам шүтэн шиг би Есүсийн нэрийг л Есүсийн нэрээр залбирч байна гэж хэлээл болоо. Тэгэл ерөөсөө би энэ цуглаанд очиод хүндэтгэл мөргөл өргөөл тэгэл Библийн үг сонсгол болоо гэж боддог байх. Зөвхөн бид нар энэ Библийн үг номлыг сонсоо зогсохгүй би өөрөө ариун сүнсээр дүүрэн байж сүнсээр үнээр бурханд хүндэтгэл мөргөл өргөх ёстой. Тэгэхээр бид нар энэ ариун сүнсний хэлс биднэрт хэлж байгаа үгийн дагуу бид нар сонсон ойлгоо. Ариун сүнсээр бүхэл зүйлүүдийг хийх ёстой. Би нэг итгэгчийн дөрвтэй байхад болоо гэж боддог байх. Тэр бол маш аюултай. Маш олон хүмүүс бол тэгж бодож байна. Би бол маш сайн итгэлийн амьдралаар амьдарч байна гэж боддог бол харин тэрийг дараа нь харах юм бол итгэлийн амьдралд маш том асуудлууд байна. Яагаад бурхны хүслийг хийж гүйцэтгэхгүй байгаа учраас. Харин Самуэль энд ирж байна. Самуэль бол бурхны хүслийн дагуу хийж байна. Самуэль бол жинхэнэ бурхны өмнө ирээд бурхны өмнө бурхныг дуудан дахлын ширээ босгоод бурханд бол дахлыг өргөөд тэгээ бурхны хүслийн дагуу хийж байна. Тэгээ Филисттэй хүмүүс тэр цаг үед бол дайрч ирж байна. Тэр өдөр Филистчүүдийг бол маш ихээр асч байна. Тэгээ тэр өдөр бол маш их удаан хугацааны яалалтыг бурхан өгсөн бөгөөд Самуэль аль хэзээний бурхныг мэдэж байгаа. Дахилж бурхны өмнө яаж үйлчлэхээч мэдэж байна. Тэр бол жинхэнэ бурханд үйлчилж бурхныг бол мэдэж байгаа болохоор тэгээ бидний итгэлийн амьдралд бол ерөөсөө тийм хуурам шүтэн хоосон зүйлд найдаж итгэж байгаа юм шиг
ертөнцийн тэр арга барилаар бид нар бурханд үйлчилж болохгүй. Бурханы хүслийн дагуу бурхан юу хүсэж байна? Бурхантай жинхэнэ уулзсан хүнд итгэл мөргөл, бурханд үнэхээр үйлчилсэн тэр үйлчлэл, жинхэнэ эзний хүсэж байгаа тэр зүйлийг бид нар мэдэн хийж үйлдэх хэрэгтэй. Бид нар бурханд хүнд итгэл мөргөл өргөтөө ч гэсэн бидний итгэлийн амьдрал бурханы өмнө ирж бурханыг бид нар бол жинхэнэ мэдэх хэрэгтэй. Бурханыг мэдэх хэрэгтэй. Бурханыг мэдээ. Хосea ном дээр бурханыг мэдхийн тулд хүч гарган бурханыг үдье. Тэгэхээр бид нар бол бурханыг мэдснээр бурханд алтарыг өргөё гэсэн тийм итгэгч нар болох хэрэгтэй. Бет Шимест байгаа хүмүүс бол анд орсон түүний гэрээний авдрал байхад болно гэж анд орсон боловч харин тэднэрийн өөрсдийн хүмүүсийн бодлоор бодож хийж үйлдсэн учраас маш том хохиролд орж байна шүү дээ. Тэгэхээр бид нар бол итгэлийн амьдралаар амьдрахтаа өөрсдийнхөө бодлоор ерөөсөө хийж үйлдэж болохгүй. Яагаад Бурханы үг байх хэрэгтэй. За микрофон жоох асуудалтай байлаа. За бурханы үг байх хэрэгтэй. Бурханы үгээр зогсохгүй тэр үгэнд дуулуурь байх хэрэгтэй. Амен. Тэгэхээр бид нар бидний итгэлийн амьдралаар амьдрахтаа бид нар бол өөрсдийнхөө мэдрэмжээр өөрийнхөө бодлоор хийж үйлдэх биш. Харин бурханы хүссэн үг байх хэрэгтэй. Тэр үгэнд дуулууртай байж тэр үгэнд дуулууртай байснараа бурханы өмнө очиж бурхантай уулзнаа. Тэхийн болоод бурхан гайхамшигтайгаар ажиллана. Тэгэхээр бид нар энэ жил итгэлийн амьдралаар амьдрахтаа бүр нэгэнгүй бүгдийг мэдэн үйлдэх хэрэгтэй бөгөөд би өөрсдийнхөө бодлоор бид нар өөрсдийнхөө бодлоор энэ хуурам шүтэж байгаа шиг хоосон юм шүтэж итгэхгүйгээр харин бурханы хүслийн дагуу хийж үйлдэхийг хүсэж байна. Бүгдээрээ хамт